CarPlay-тэй толин камер гэдэг маань одоо ерөнхийдөө нөгөө дэлгэцэн дээрээ бичлэгүүдээ үзэхээс гадна гар утасны аппликейшнуудыг оруулж өгдөг байхгүй юу. За одоо энэ рекордер руугаа оронгуудаа камернуудаа шууд ингээд хоёр хувааж харж болно дэлгэцэн дээрээ. Тоочороо ингээд шууд солиод урд хойдлогоо хараад ах боломжтой. Ер нь бол нөгөө ухархын камергүй машинд бол их тохиромжтой. Бас нэг талаараа. За нөгөө талаараа одоо CarPlay iPhone-тэй хүн бол CarPlay, Android-тэй хүн бол Android Auto гэж ороод шууд утсаа холбох боломжтой. За Bluetooth-ээр холбоод нөгөө хөгжмөөс тавих бол бас боломжтой. За тэгээд eLoop Pro гэдэг аппликейшнээр ороод бас гар утасныхаа аппликейшнээр бас холбох боломжтой байхгүй юу. За тэгээд энэ дээрээс одоо жишээ нь бичлэгүүдээ үзэхдээ Replay гэж орлоо. Replay дээрээсээ одоо бичлэгүүдээ шууд үзэх боломжтой. За энэ бол 4К нэгтэрчлэр бичиж байгаа учраас маш гоё тод бичиж байгаа. За энэ дээрээс ялгаагүй одоо зураг авсан бол зураг гэж ороод зургаа үзчихнэ. За emergency гэдэг нь болохоор дөргөлт мэдэрч бичсэн бичлэгүүд нь ийшээ орно. За паркинг буюу одоо зогсоолын үеийн бичлэгүүд нь ингэж ордог. Тэгээд дөрвөн фолдерт ингээд дөрвөн хуваагдаад орчдөг учраас айгүй хялбар бичлэг олоход бол айгүй амархан. За тэгээд тохиргоонуудаа settings рүүгээ ороод хийгээд өгчнө. CarPlay бичлэгийнхаа байрлалыг сольж болно. За нэгтэрчлээ ингээд дөрвөн янзаар өөрчилж болно. За бичлэгүүдийнхаа хугацааг нь тохируулж болно. За эсвэл мэдрэгчээ бас ингээд high middle дээрээ тавьчих болно. За унтарсан үед ажиллуулахаар болох юм бол паркинг тайм руугаа орж жагаад ажиллах цагаараа тохируулцдаг байхгүй юу. Одоо 10 цаг гэх юм бол жишээ нь машин унтарснаас хойш юу тасралтгүй бичлэг хийн гэсэн үг. За screen saver хийгээд дэлгэцээ бас амраачч болно. Яг нөгөө компьютер шиг одоо би 1 минут гэж тохируулчихаар 1 минут болоод өөрөө харалчна гэсэн үг. За тэгээд хилээ сольж болно. За цаг минут бол автоматар шууд тохирчдөг учраас энийг бол тохируулах шаардлага байхгүй.